Хүйтний эрч чангарч халтиргаа гулгаа ихсэж байгаа энэ үедээ зам тээврийн осол аваар нэмэгдэх хандлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн шинжтэй осол зөрчлийн 120 мянга гаруй дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын тодорхой хувийг мөргөлдөх, онхолдох, явган зорчигч осол төртөх зэрэг хэрэг эзэлж байгаа бөгөөд хот суурин газарт хөдөлгөөний ачаалал ихсхийн хэрээр ослын эрсдэл нэмэгдэж байгаа юм а. Өвлийн улирал эхлэж халтиргаа гуулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн осол аваарын тоо өсөх хандлагатай байгаагаа анхаарууллаа. Цас мөс тогтсон зам тээврийн хэрэгслийн тоормослох цай уртсаж, жолоочийн харагдах орчин хязгаарлагдсанаар мөргөлдөх, гулгах, хяналтаа алдах эрсдэл нэмэгддэг байна. Цагдаагийн зүгээс жолооч нарыг хурд тохируулах, хоорондын зай барих, өвлийн дугуй хэрэглэх, мөн явган зорчигчдыг гэрэл ойлгогч хэрэгсэл зөөх, гарцыг зөв ашиглахыг онцгойлон зөвлөж байна. Түүнчлэн өглөө ойрын цагаар замын гадарга хамгийн их халтиргаатай байдаг тул сонор сэрэмжээ нэмэгдүүлэх шаардлагатайг санууллаа. Жирийн өдрүүдэд бол нэг 200-аас 250, 300 орчим дуудлага мэдээлэл ирдэг болвол цас орсон, халтиргаа гулгаа үүссэн үед энэ тоо нэг дахин нэмэгдэж 700 орчим дуудлага мэдээлэл хүртэл ирдэг юм өдөр бий. Тэгэхээр нийт нутгаар цас ор цасан бүрхүүл тогтсонтой холбоотой халтиргаа гулгаа үүссэн, замын гадар мөсцсөн юм байдалтай байж нийт нутгаар. Тийм болохоор эргэж жолооч нар байна одоо замын нөхцөл байдалтай хурдаа тохируулж халтиргаа гулгаатай байгаа гэдгийг анхаарч хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. Зам тээврийн осол бол олон төрлийн шалтгааны улмаас гардаг. Анхаарал болгоомжгүй замын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүй гэдэг ч юм уу те. Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт хангаагүй гэдэг. Ер нь бол зам тээврийн ослын нэг эцсийн шалтгаан бол замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт хангаагүйтэй л байдаг. Халтиргаанаас шалтгаалсан гэж нэрлэдэг байгаа боловч халтиргаатай зам дээр тухайн хүн замын нөхцөл байдалд тохируулж тээврийн хэрэгслээ шаардлагатай бол зогсоох арга хэмжээ аваад ослог гарахгүйгээр урт зэрэгэл зогсоох боломжтой хурдыг сонгож явах л ёстой. Энэ бас дүрмээр зохицуулагдсан баг. Тэгэхээр дүрмийн хэрэгжилт хангаад явах юм бол ямар ч зам тээвэр бас гарахгүй, дүрм зөрчихгүй бол хэний ч амнаас эрүүл мэнд эд хөрөнгө охирохгүй л гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцоорой гэдгийг хэлсэн. Мөн албан байгууллагуудын шинэ жилийн баяр эхэлсэнтэй холбоотойгоор согтуугаар жолоо барих, үүнээс үүдээ осол гарах эрсдэл бүртгэгдэж байгааг цагдаагийн газраас анхаарууллаа. Замын нөхцөл байдал тохируулан хөдөлгөөнд оролцох, жолооны соёл, хариуцлагыг дээшлүүлэх нь осол аваарыг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэдгийг онцолж, иргэдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.